онтро компани эзэмшдэг тусгай зөвшөөрлөлтөй холбоотой асуудлаар байршуулсан мэдээлэл гаргаад байна. Засгийн газар бол оюун толгойн ордог тусгай зөвшөөрлийг эзэмших онтро компанитай цаашдаа яриа хэлцээ хийх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэрэгтэй. Монголын талын хууль эзэмшлийг тогтоох ёстой гэдэг үүднээс Улсын хурлын гишүүн Батнайрамд байр суурь илэрхийлж байгаа. За талуудад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь алис оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хувилбар байж болох нь асуудал хүндсэн. Ер нь оюун толгойн ордод ашиглалтын 5 тусгай зөвшөөрөл байдаг. За 3-ыг нь Европын компани, 2-ыг нь Канадын онтро компани эзэмшиж байгаа. За хоёр компани хоорондоо 22 жилийн өмнө ашиглалтын гэрээ байгуулсан нэмээд авчруулаагүй байна. За 2024 оны 1-р сард бол олон улсын арбитрийн шийдвэр гарч гэрээ авчруулах шаардлага тавигдсан. За шаардлагыг одоо өндөрлөлтөөр хугацаанд 2-р сард авчруулах шийдвэрийг одоо баталгаажуулсан гэж одоо талууд мэдээж байгаа. За харин оюун толгой компани одоо удирдлагын хэвлэлд өгсөн мэдээлэлээс үзвэл онтро компанитай холбогдох хатаа гэрээ онтро компани үүрэг 6-р сараас эхлүүлсэн гэсэн чиглэлтэй байгаа. За онтро компани тусгай зөвшөөрлөг эдийн засгийн хэмжээний 80% толгой компани, 20% нь онтро компани хүртгээд талууд тохиролцсон байна. Харин онтро компани хөлцөөний 34% Монголын засгийн газар шилжүүлэх дэвийн хайрыг бол Европынтой компани одоо удирдлага хэмжиж өгсөн боловсролтой хэлсэн байна. За ер нь бол одоо холбогдох мэдээлэлээс үзвэл оюун толгойн бүлэг ордын одоо нийт баялагын гарах 30 гаруй хувь нь одоо онтро компани эзэмшлийн талаар алдж байгаа.